안녕하세요. 샌베차노 난슬만. За ингээд дахиад хэдүүлээ уулзлаа шүү дээ. Өнөөдөр ямар хичээлээ? Харъя да 7 дугаар хичээлээ. За яг үүндээ гэх юм бол багш нь 7 дугаар хичээлийг 2 дахь бичиж байна. Яагаад тэгэхээр жоохон техникийн саатал видео хичээлүүд гэж аягүй хэцүү юм байна шүү дээ. Ингээд 7 дугаар хичээлээ дахиад хэдүүлээ харцгаая. Дахиад та бүхэнд бол ганцхан удаа урж байгаа. Багш нь бол дахиад өчнө гэж энэ дөө. За цаг хугацааны байрлал заасан хэдүүлээ өнөөдөр дүрм үзэж байгаа. Дээрээс нь бид нэр цаг хугацааны заасан дүрм гэж багш нөгөө нэг нэр үгэн дээр залгадаг хувилбаруудыг ярьж ирсэн шүү дээ. Тэрийг цаг хугацаа дээр ярих юм бол даа болдго юм аа гэх тий. За тэрийг өнөөдөр багш нь орох нь. За хажуугаар нь тоо тоолол буюу өнөөдөр бид нэр календарчилсан одоо тоо тооллуудыг орно гэсэн үг байна. За календар байна тийм ээ. За ингээд багш нь нэр үгэн дээр залгадаг нөхцөл буюу да дөрөв гэдэг нөхцөлийг та бүхэн тайлбарлая. За ерөөсөө цаг хугацааны байршлыг өөрөө зааж өгч байгаа биднэрт өглөөдөө, өдөртөө, оройдөө гэх шигээр. За тэгвэл жишээ өгүүлбэрүүдийг харцгаая да. 아침에 일찍 일어납니다. 아침에 일찍 일어납니다. юу вэ? өглөөдөө би эрт сэрдэг болж байна тийм үү. За окей. тэгвэл 점심에 밥을 먹습니다. 점심에 밥을 먹습니다. юу илээ? өдөртөө би хоол иддэг ээ. өдөртөө хоол иддэг. За окей. тэгсэн чинь 저녁에 집에 옵니다. 저녁에 집에 옵니다. Энэ тохиолдолд 저녁에 집에 옵니다 гэж байгаа тохиолдолд бид нэр оройдоо би гэртээ ирдэг гэж хэлж байгаа хүн маань аль хэзээ нэг гэртээ байгаа үед би гэртээ ирдэг байгаа үед хэлдэг те. Гэртээ байх гадаа байх юм бол би 저녁에 집에 갑니다 гэж ярина тийм үү. Энэ тохиолдолд нөгөө нэг орон зайн бид нар бас хувилбаруудыг бас аягүй сайн бодож хоорондоо ярьж авах хэрэгтэй байх нь гэж ойлгох нь. За тэгээд 아침, 점심, 저녁 гэдэг үгнүүд маань бас өглөө, өдөр, оройн хоолны цагийг илэрхийлж идэг. Нэгэсэндээ 아침 먹었어요 гэх юм бол юу вэ? өглөөний хоолыг идсэн үү гэж асууж байна гэсэн үг бас болох нь гэсэн. За тэгвэл 점심 먹을래요 гэж асуух юм бол өдрийн хоол хамтдаа идэх үү гэх шигээр хуурдаг гэж ойлгоход болно гэсэн. Тэгэхээр 점심 гэх юм бол ганцхан өдөртөө гинүү, өдөртөө идэх юм уу гинүү гэж одоо юу вэ? Яг ингээ утгачлж орчуулах бол шаардлага байхгүй байна тийм ээ. Хоёр утгаараа хоёулангаар нь яригддаг байна. За тэгвэл бид нар гэдэг хувилбарууд одоо саяны бид нар нөгөө цаг хугацаан дээр заасан гэдэг тохиолдлуудыг бид нар бас ингэж хэрэглэж болно шүү дээ. Бүх гаригууд руу оруулж болно. Ингээд бид нар нөгөө тоо тооллын 2 дугаар хичээл маань онсоор заасан одоо юу вэ? Огноо заасан юм өдрүүд байгаа тийм ээ. За эднэр дээрээ бид нар бас ижилхэн юу вэ? Гаригуудыг илэрхийлж бас болдог байна. За ингээд юу вэ гэхээр гэдэг үгтэйгээ хоорондоо холбоотой юм нөхцөл байна гэж ойлгох нь. За 월요일 гэж ороод ирсэн байна. За 월요일 гэх юм бол ерөөхдөө даваа гарыг илэрхийлж байгаа. За тэгээд энэ байгаа бүгдөрн дээр байгаа шараа бичсэн байгаа. Юуэр гэдэг маань гаргийг илэрхийлж байгаа гэсэн үг. За ингээд нэгэсэндээ юу вэ? Даваа гариг. 화요일 гэх юм бол юу вэ? мигмар гариг. 수요일 лавг гариг. 목요일 부룩 гариг. 금요일 баасан гариг ах нэ тэ. За 토요일, 일요일 гэдэг ингээд юу вэ? Амралтын 2 өдөртэйгөө орж ирж гин гэсэн. За тэгвэл окей. Бид нар гаригуудыг цаашлахад ерөөхдөө юу вэ гэхээр хойноогоо юйл гэдгийг бид нэр залгах юм бол гариг болд юм байна. Урд нь байгаа нөгөө нэг юу вэ? 월, 화, 수, 목, 금, 토, 일 гэдгийг юу вэ? Цээжлэх шаардлагатай болж байгааз. За тэгэхээр нөгөө нэг цээжлэхэд чи арай амархан байдлаар багш нь бас өнгийн ялгаа тавьсан байгаа шүү. За тэгвэл бид нар цаг хугацаан дээр авч болдгоо гэдэг ойлгоцсон юм чинь. За эдгээр байгаа одоо юу гэх бид нар ажлын өдөртөө тэгдэг ингэдэг ажлын өдөр би ингээд сурдаг ажилдаа явдаг гэх шигээр ярих гэдэг байгаа шүү дээ. Тэрийг бид нар юугаар яаж орлуулах вэ гэхээр ерөөсөө юу вэ? Пионер гэж одоо ярина гэсэн үг байна тийм ээ. За тэгвэл амралтын өдрийг бид нар юу гэх вэ? 주말. Окей. За тэгвэл би 7 хоногийн дундуур гэж ярмаар байна. За тэгэх юм бол би юу гэж хэлэх вэ? 주중 гэж ярих нь тийм ээ. 주중. Окей. За гэх жишээний бидний нөгөө нэг гариг ирэх хэсгийг бид нэр хэлээд дээрээс нь бүх нэршлүүдийг одоо ерөөхдөө ойлгож эхэлж байна гэж ойлгож болох юм байна. Энийний араас бүгдэн дээр нь юу вэ? Авахд бид нар тэдэнд эдэнд гэж шууд нөгөө нэг юу вэ? Дэтэйгээр орж ирж байна гэж та бүхэн ойлгох нь шүү. За одоо хэдүүлээ дасгал ажиллая да. 주말에 공원에서 친구를 만납니다.
주말에 공원에서 친구를 만납니다. 주말 амралтын өдөртөө гэж орж ирж байна тийм ээ. За 공원 цэцэрлэг түрээлэг. 에서 бидний нөгөө нэг 에서 гэдэг нөхцөл байна тийм үү. За 에서 юу илээ? Түрүү хичээл дээр үтсэн тийм ээ. Ямар нэгэн тухайн үйлдэл хийх гэж байгаа тохиолдолд би энэ 에서 гэдгийг ашигладаг гэсэн тийм. За тэгвэл энэ би цэцэрлэг түрээлэнд юу их гэдэг байгаа илээ? найзтайгаа уулзах гинэ гэж ойлгох нэ гэсэн үг. За окей. За доотлын харъя да. Pionire 회사에 хоёрыг хоёулаа ороод ирсэн байна. За тэгвэл энэ хоёрыг бид нар яаж ялах вэ? Нэг нь pionir юу илээ? ажлын өдөртөө. За тэгвэл 회사에 갑니다. 에 가다 오다 дүрм үтсэн байгаа тийм үү? Юу илээ? Тийшээ ийшээ явах, ирэхтэй руу гэдэг утгатай. Тэгэхээр би ажил руугаа явдаг гэсэн утга болж байна гэсэн үг. За 목요일과 화요일에 도서관에서 책을 읽습니다. нэгсэндээ юу вэ? 목요일과 화요일에 бид нар нөгөө 과 гэдэг нөгөө нэг ба бөгөөд гэдэг нөгөө нэг тоочж ярьдаг хэсгүүдийг бас мэдсэн байгаа шүү дээ. За тэгэхээр юу вэ? Тэгэхээр энэ дээр дөрөвт өдөр, хоёр дахь өдөр гэдэг ингээ яалгацсан байна гэсэн үг. Дөрөвт өдөр болон хоёр дахь өдөр нь номын санд тийм ээ 도서관에서 номын санд 책을 읽습니다. 책 номыг би уншдаг гэж орж ирнэ тийм ээ. За тэгвэл ийш харъя да. 월요일에 수연하고 테니스 수업이 있습니다. Тэгэхээр бид нар нөгөө нэг өмнө нь авчихсан, өмнө нь үзчихсэн байсан бүх нөгөө нэг дүрмүүдийг ашиглаад энэ удаадаа ч гэсэн оруулж ирж нөгөө өгүүлбэрийг бид нар илүү баялаг болгож ашиглаж бас болж байна гэж ойлгох нь. За юу вэ? 월요일에 нэгт өдрөө тийм ээ нэгт өдөртөө 수연하고 수연 усан цэлэлт гэсэн үг тийм үү усан цэлэлт за усан цэлэлт болон теннис энэ теннис тийм ээ газрын теннис агаарын теннис гэдэг шиг теннис за энэ утган дээр ерөөхдөө газрын теннис гэдгээр орж ирнэ гэсэн үг теннис гэдэг маань за теннис суап юу илээ суап нь хичээл гэсэн үг шүү дээ тэгэхээр би усан цэлэлтийн хичээл болон юу вэ теннисний хичээлтэй юм хичээл байгаа гэх шигээр юу вэ орж ирж байна гэж та бүхэн ойлгоход болох нь гэсэн. За дүрмүүдийгээ бид нэр бүгдөөрөнгийг ашиглаад уртаас одоо юу гэх урт болгож чинь тийм үү өгүүлбэрүүдийг урт болгож чаддаг болчихно гэсэн. Нэгэсэндээ бид нар өгүүлбэрийг илүү баялаг бүтээж чаддаг болж байна гэсэн. Тэгэхээр та бүхэн юу вэ маш олон одоо нөгөө нэг одоо үзчихсэн байгаа цаашдаа ч гэсэн үзэх боловч одоо үзсэн байгаа дүрмүүдийг ашиглаад маш олон одоо тийм өгүүлбэрүүдийг зохиож авах хэрэгтэй гэсэн. Өөрийнх нь нөгөө нэг шинэ үгнүүдийг татаж оруулж ирээд нөгөө нэг өгүүлбэрүүдтэйгээ холбоод худлаач гэсэн хамаагүй өгүүлбэрүүдийг зохиогоод үзэх хэрэгтэй. Тэгжээж бид нар юу вэ гэхээр тэр чинь өөрөө дасгал сургалт олоод дараа нь бид нар нөгөө нэг өөр дээрээ хэрэгэлдэг болно гэсэн үг. Заавал би ажилд явах шаардлагагүй ч юм уу те эсвэл би заавал би зураг зурдаг ч юм уу бүжиглдэг ч юм уу ингэхгүйгээр би энийг ингэдэг юм чи надад хэрэггүй гэж өрөөсө бодож болохгүй бүх үгнүүдийг татаж аваад бүх үгнүүд дээр ажиллаад үзэх хэрэгтэй тэгжээж бид нар юу вэ гэхээр бүх үгнүүдийг өөртөө шингээж авч байгаа гэсэн үг шүү дараа нь тэр өөр дээр нь хэрэггүй ч гэсэн дараа нь чэ 친구 те эсвэл одоо юу юм 아버지, 동생, 어머니 гэх шиг одоо хүмүүстээр бид нэр хэрэглэж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр өөрөөхөдөө бид нар нэг ч үг гэлгүйгээр бүгдэн дээр нь дүрмүүдээ ашиглаад өгүүлбэр зохиох нь илүү хэрэгтэй байх нэ. За бид нар одоо нөгөө гаригуудыг үзсэн шүү дээ. За гаригуудыг үзсэн чи юу вэ? Бүгдөө дээр нь ороод ирсэн байна тийм ээ. 월화수목금토일 гэж ороод ирсэн байна. За тэгвэл эдгээрийг бид нар ашиглаад юу вэ? Хэдэн 7 хоногийн 4-5-7 хоногийн тийм үү. За жишээ бид нар энэ нөгөө нэг сар аваад ирсэн байна тийм ээ. За тэгвэл нэг сарыг бид нар ингэж илэрхийлдэг байна. За өнөөдөр бид нар 18-ны өдрийг юу вэ? Тодруулсан байна. Тэгэхээр өнөөдөр юу вэ? Ямар ч байсан нэг сарын 18 байх гэдэг тийм ээ. Ямар нэгэн сарын гэсэн үг шүү. За ямар нэгэн сарын 18-ны өдөр. За тэгвэл бид нар багш нь энэ дээр юу тайлбарлах гэж байна гэхээр нэг 7 хоногийг бид нар юу гэдэг юм болоо? Нэг 7 хоногийг. За нэг 7 хоногийг бид нар багш нь юу гэх вэ? Нэг 7 хоногийг 일주일 гэж ярих нь тийм ээ. 주일 гэдэг нь 7 хоногийг хэлдэг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө 7 хоног гэдэг чинь ил гэдэг маань нэгийг илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг 7 хоног гэж ярина гэсэн үг. Тэгвэл энэ дээр би ийг оруулаад ирэх юм бол 2 7 хоног болоод самг оруулаад ирэх юм бол 3-7 хоног болно гэсэн үг. За гэх шигээр бид нар нөгөө 7 хоногийг хоошоо тоолж бас болно гэсэн үг. За тэгээд энд байгаа гариг эрхэсгийн одоо юу вэ? Өдрүүдийг одоо календарны өдрүүдийг бид нар ярихдаа гэж одоо ярина гэсэн үг. Өдөр гэсэн утгатай календарч хэлсэн өдрийг хэлж байгаа. За тэгээд найлжаа гэдэг маань юу гэхтэй огно гэж ойлгох нь тийм ээ. За тэгвэл багш нь юу юм? Энэ 7 хоног маань
18-тай өдөр байна тийм үү. Тэгвэл би дараа өнгөрсөн 7 хоног гэж багш нь хэлээ да. Өнгөрсөн 7 хоног. 지난주. Окей. Энэ 7 хоног, энд 18-тай 7 хоног. Тэгвэл юу вэ? 이번 주. Окей. За тэгвэл би дараагийн 7 хоног руу явъя да. Дараагийн 7 хоног. За 다음 주. дараагийн дараа 7 хоног гэж дараа 7 хоног гэж бас бид нар ярьдаг штэ. Тэрийг юу вэ? 다다음 주 гэх шигээр бид нар ярьж болж байна гэсэн үг. За тэгвэл өнөөдөр юу вэ? Өнөөдөр маань 18-ны өдөр шүү дээ. Тэгэхээр 18-ны өдрийг бид нар юу вэ? 오늘 гэж хэлнэ хийж гин тийм үү? За тэгвэл би өчигдрийг юу гэж хэлэх вэ? 어제. Окей. За тэгвэл би уржигдрийг юу гэх вэ? 그저께 гэж юм тийм ээ. За тэгэхээр за маргааш. 내일. Окей. 내일. За тэгвэл 모레 гэдэг маань нөгөөдөр байх нь тийм ээ. 모레 гэдэг маань нөгөөдөр. За гэх шигээр бид нар юу вэ? Нөгөө нэг тоо тооллуудыг нэг юм оноосон юки нэг баримжаа авдаг нөгөө нэг нэр өгүүд байдаг тийм ээ. За эдгээрийг бид нар мэдэж олж ин гэсэн. За эдгээр ерөөхдөө цаашдаа ч гэсэн маш их ашиглагдана. Ялангуяа цаг орж ирж байгаа. Өнөөдөр бид нар сүү 2 буюу тоо тооллын 2 дугаар хичээлийг үзэж байна. Дараа бид нар 3 дугаар хичээлийг үзэхдээ ерөөхдөө энд байгаа нэр өгнүүдийг бүгднийг ашиглаад эхэлнэ гэсэн. Тэгэхээр юу вэ? Бүгдөрөнгийн бид нар ингээд тогтооцсон байх шаардлагатай байна тийм ээ. Багш шууд 그저께 내일 гэж ингээд яриад эхлэн гот юу вэ? Нөгөө нэг ярьчихсан сэдв байна гэд ингээд ойлгодог байх хэрэгтэй байна шүү. За тэгэхээр бид нар өнөөдөр нь 18-ны өдөр юм гэж хэлье да. 오늘은 18일입니다. 18일입니다. юу илээ 18 일 гэдэг одоо нөгөө нэг өдрийг оруулж ирж байна. Тэгээд мэдээж 입니다 гэдгээр ярьж байгаа учраас 입니다 гэдэг маань орж ирж байна гэсэн үг. За тэгвэл бид нар юу вэ гэхээр одоо нэг жилийг ярих гэсэн үг. Одоо нөгөө нэг бид нар нэг сарыг ярьж үзлээ шүү дээ. За тэгвэл яг нэг жил хэдэн сар гэдэг вүлээ 12 сар орж ирнэ тийм ээ. 12 сарын одоо бид нар сарыг тоолохдоо 1 2 3 4 12 хүртэл байна. За тэгвэл тоолохдоо бид нар хойноос нь wall гэдэг зүйлийг авдаг байх нь сар дээр wall. Тэгэх юм бол бид нар 1 сар гэж ярих нэ тийм ээ. За тэгээд сар дээрээ бид нар ярихдаа дандаа ханц тоо авсан байгааг та бүхэн анзарч байна уу? 1월, 2월. гэх шигээр явна гэсэн үг. За тэгвэл 6 10 сарыг бүгдээр харъя да. 6 10 сар. 6 сар нь юу вэ? 6월 байдаг боловч энэ дээр юу гэж орж ирсэн? 6월 гэж орж ирж байгаа. За тэгэхээр энэ дээр бид нар юу гэж ажиглах вэ гэхээр нөгөө нэг дуудлагыг бид нар илүү уян хатан байлгахын тулд нөгөө нэг доор нь байдаг бачин буюу гэгүүлэгч гэсэн байна гэж бас ойлгож болно гэсэн. За тэгээд 10 сарыг харъя да. 10월 байсан чинь 10월 гэд хар нөгөө нэг айгүй эвгүй сонсогдож байгааз 10월 гэхээр надаа илүү нөгөө нэг гулгаж нөгөө нэг эвтэйхэн нөгөө дуудлага гарч ирнэ гэсэн. За тэгэхээр бас тийм байдлаар бид нар энийг өөрчилсөн байна гэж ойлгож болох нь. Гэхдээ багш нь өөрчлөөгүй хин өөрчлөсөн байна. Солонгосчууд өөрчлөсөн байх нь шүү дээ. За өнөөдөр бид нар ингэж асууж болох нь. Өнөөдөр хэдэн сарын хэдийн юм бэ? Бид нар байнга ярьдаг шүү дээ. Одоо нөгөө нэг багш нар асуудаг ш. За өнөөдөр хэдэн сарын хэдийн ингэж байнга орж ирээ те. За тэр 오늘이 몇 월 며칠입니까? 몇 월? 몇 гэдэг нь юу вэ? хэдэн. За 월, сар. 며칠, хэдэн бэ гэж асууж байна гэсэн. За тэгэхээр хариулт нь 오늘은 6월 1일입니다. 6월 1일입니다. хэдэн гэсэн бэ? 6 сарын 1인 гэж юм тийм ээ. За 6 сарын 1인 чинь юуны баяр вэ? 어린이날. 자, 어린이날은 энэ байгаа 날 гэдэг маань ерөөхдөө ямар нэгэн баяр үйл явдал ч юм уу тийм өдөр гэж бас нөгөө нэг өдрөөр яригддаг байгаа. Тэгэхээр нөгөө бид нар календарчилсан нөгөө түрүүний слайд дээр үзчихсэн юу вэ? 일 гэдэгтэй өөр бай тийм үү? 일 гэдэг маань юу илээ? Яг гариг ирэхээсээ гаригаа одоо юу гэх өдөртөөгөө ярихдаа хэлдэг байх нь. Нэг өдөр нэгэн гэж одоо хэлэхдээ бид нар 일 гэдгийг ашиглана гэсэн. За тэгэхээр хүүхдийн баярын өдрөө гэж хэлэхдээ бид нар най гэдгийг нь ашиглаж байна гэж ойлгож болно гэсэн. За ингээд за солонгосын хүүхдийн баяр хизээ болох уу? 5 сарын 5 байх нь тийм ээ. За 5 сарын 5 гэж бид нар хэлье. 5월 5일입니다. 오케이. 5월 5일입니다. 맞죠? 자. тэгвэл хэдүүлээ энэ сар маань хэдэн сар илээ? 6 сарын 1-ээс юм чинь 6 сар гад шүү дээ. 6월입니다. За окей. энэ сар 이번 달. За тэгвэл өнгөрсөн сар 5월 байх нь тийм ээ. Тэгэхээр юу илээ? 지난달. ижлэх юм байгааз нөгөө нэг жүү гэдэгтэйгээ. За окей. Тэгвэл дараа сар 다음
달. За тэгвэл энэ жил одоо бид нэг 12 жилээ ярив. Энэ жил. 올해. За тэгвэл 올해 김년 гэх юм бол бас ижилхэн энэ жил гэсэн утгатай. Энэний хойно байгаа нён гэдэг маань бид нэр календарчилж орж ирдэг. Тэр нэг жилийг илэрхийлждэг нён гэдгээрээ. Окей. Тэгвэл бид нэр өнгөрсөн жилийг юугүй? 지난 해. 해 гэдэг маань ижилхэн бас жил гэсэн үг. За тэгээд 작년 гэж орж ирж байгааз 작년. 작년 гэдэг маань юу вэ? Бас нён гэдэг маань календарчилсан жил байх нь. За 다음 해. дараагийн жил, дараа жил те 내년 гэх шигээр бас ярьж болно гэсэн үг. За бид нар тэгвэл бас нэг юм давтамжтай бас нэг хэсэг рүү орж ирж бас харж болно гэсэн үг. Ерөнхийдөө маада гэдэг үгийг ашигладаг. Одоо би 7 хоног болгон, нэгд өдөр болгон гэж ярихыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр тэрэндээ бас ашиглагддаг үгнүүдийн нэг хэсэг гэж ойлгож болно. За тэгэхээр нэг ёсондоо бид нар болгон, бүр гэж одоо хоёр янзаар ашиглана гэсэн үг. За 주말마다 공원에서 산책을 합니다. 산책 одоо юу гэх салхинд гарах, салхилах гэсэн утга санааг илэрхийлждэг. За 공원 юу вэ? 공원 цэцэрлэг түрээлэн болж байгаа тийм ээ. За тэгвэл энэ юу юм? 월요일마다 한국어 수업을 합니다. 월요일마다 한국어 수업을 합니다. юу вэ? нэгд өдөр болгон солонгос хэлний хичээлийг хийдэг. Нэгд өдөр болгон солонгос хэлний хичээлийг хийдэг. Амралтын өдөр болгон юу вэ? Цэцэрлэг түрээлэнд би салхилдаг гэж одоо ярьж болно гэсэн үг. За, окей. Тэгвэл яг үүнтэй ижилхэн бид нар ярих та. 7 хоног бүр, өдөр бүр, сар болгон энэ гэж ярил л та. Тэгэх юм бол бид нар бас нөгөө нэг яг ижилхэн 날마다 주마다, 날마다 гэсэн үгнүүдийг уралд нь бас 매 гэдгээр ашиглаад 매일, 매주, 매달 гэх шигээр ярьдаг байх нь. За хэдүүлээ жишээ өгнөд нарыг да. 저는 매일 아침에 운동을 합니다. 운동, дасгал тийм үү? юу вэ? Би өдөр бүр те өдөр бүр өглөө дасгал хийдэг. За тэгвэл 제 어머니는 매주 일요일에 교회에 다닙니다. манай ээж тийм миний ээж нь 매주 юу вэ? 7 хоног бүрийн 일요일에 бүтэн сайн өдөрт тийм үү? Бүтэн сайн явж байгаа юм чинь бүтэн сайн өдөртөө 교회 숨 байхын тийм ээ 교회에 다닙니다. 숨로 юу вэ? явдаг. 가다 오다 чинь бас юу вэ? 다닙니다гаар орж иж байгаа шүү дээ. За тэгвэл 제 아버지는 за манай юу вэ? 제 아버지는 매달 살 болгоны 15 тийм үү? 15일에 юу вэ? 월급을 받습니다. манай аав нь сар болгоны 15-нд юу вэ? цалингаа авдаг. 자, 떡볶이 나래다. 저는 매일 저녁에 일기를 씁니다. 자, 인더주죠 매일 요일에 өдөр бүрийн оройдоо 일기 요일 өдрийн тэмдэглэл ах нь тий өдрийн тэмдэглэл бичдэг гэж орж иж болно гэсэн үг. За дараагийн бас хэдүүлээ харъя да. Дараагийн одоо жишээ өгүүлбэрийг харъя. За 오늘이 무슨 요일입니까? энэ дээр орж иж байгаа 무슨 гэдэг нь юу вэ? ямар гэсэн утгаар орж иж байна. За өнөөдөр ямар гариг вэ гэсэн мэт те. өнөөдөр ямар гариг вэ? 오늘은 김요일입니다. 오늘은 김요일입니다. өнөөдөр бол юу вэ? 5 дахь өдөр тийм ээ? 5 дахь өдөр. За тэгвэл бас ингэж асууж болно хэдүүлээ. 생일이 몇 월 며칠입니까? 생일이 몇 월 며칠입니까? 자 нэгсэндээ юу вэ? 생일 төрсөн өдөр ах нь тийм ээ. төрсөн өдөр чинь хэдэн сарын хэдэн юм бэ гэж асууж байна гэсэн. За тэгвэл хэдүүлээ хариулъя да. 제 생일은 юу вэ? 5월 16일입니다. 5월 16일입니다.
гэж одоо яах нь хариулж болно гэсэн. Одоо бид нэр ингээд маш олон нөгөө нэг он саруудыг асууж чаддаг болж штэ гэсэн үг. За. Окей. За тэгвэл багш нь энэ дээр одоо юу вэ гэхээр тип бид нар одоо энэ хоосон цагийг нөхөж чинь гэсэн үг шүү. За хоосон цагийг нөхөхдөө бид нар 언제 어디서 무엇을 합니까 гэсэн байдлаар орж иж байгааз асуулт нь 언제 хизээ 어디서 한 무엇을 юуг хийдэг вэ гэж одоо орж ирж байна гэсэн. За тэгвэл бид нар ямар нөхцөл авах нь шууд орно автоматар орж ирсэн байна. Юу вэ? 언제 нэр үгний араас аваа байршил заасан байна гэж одоо нөгөө нэг цаг хугацааны байршил гэдгийг нь одоо хэлж өгч байна гэсэн. За тэгвэл эсо юу вэ? 어디에서 гэдэг чинь хаана? Одоо нэгэсэндээ чиний хийх гэж байгаа үйл тэр процесс чинь ямар байдал дээр үүсэх юм бэ гэдэг талаар орж ирнэ гэсэн. За тэгэхээр бид нар эсогийн авна тийм ээ. За тэгээд юу хийх гэж байгаа юм бэ? Мэдээж заахынд ялгал ийг гэж байгаа орж ирнэ тийм үү? Тэгээд араас нь үйл үг. Би энийг ингэх гэж байгаа тэгж байгаа гэдэг талаар ярина гэсэн. За гадралсан уу хүмүүс ээ? За энд 3 зүйл байна тийм ээ? 3 өгүүлбэр. За 주말 амралтын юу вэ? Өдрөө тийм ээ? 주말 гэдэг үгийг авах нэ тийм амралтын өдрөө. За тэгвэл юу вэ? Coffee shop гэдэг маань биднэрт одоо нөгөө нэг ямар нэгэн үйл процесс явагдаж байгаа орон байр ах гэдэг тийм үү? Юу вэ? Coffee shop окей. За тэгээд юу гэж байгаа энэ coffee shop-д бид нэр кофе를 юу вэ? кофе를 окей. уун гэж юм тийм ээ? уун. За юу вэ? 마십니다. 자, гэж орж ирж байна гэсэн. 자, 주말에 커피숍에서 커피를 마십니다. амралтын өдөр юу? 커피숍은 커피 오나. тийм ээ? За тэгвэл дараагийнхыг харъя да. 토요일. 자, 토요일에 수영장, бассейн гэсэн. бассейн. Тэгэхээр энэ бид юу вэ? Бас нөгөө нэг үйл явдал болох гэж байгаа процессын орон байр байна тийм ээ. За тэгээд юу вэ? 수영을 тэгээд юу вэ? сурна гэж юм тийм үү? 배웁니다. 자, нэгэсэндээ юу вэ? 토요일에 수영장에서 수영을 배웁니다. гэх шигээр орж ирнэ гэсэн. Би хагас өдөрт нь юу вэ? бассейнд очоод бассейнд усан цэлхийг сурдаг юм гэж одоо юу вэ бид нар орчуулж асуулна гэсэн. За тэгэхээр энэ юу вэ? 일요일에 마트에서 бидний нөгөө нэг орон байр маань март болчих тийм ээ. 빵과 우유를 тийм ээ? 우유를 삽니다. За гэх шигээр орж ирнэ гэсэн. За тэгэхээр би амралтын өдөртөө юу хийдгээ? Мартаас амралтын өдрөө хэд өдрөө? нэмгарэг. За мартаас бан талах тийм үү? Болон уюу сүг худалдаж авдаг гэж орж ирж байгааз. За гэх шигээр бид нар юу вэ гэхээр өгүүлбэрүүдэд зохиогоод өөрсдөө нөгөө нэг юунуудаа авчиад зоочих гэсэн. За энэ дээр танаа бүгд ажиглаад авах юм бол юу вэ? Нэрүг мөн үү? За ингээд бид нар нөгөө нэг багш нь та нарт өгчихсэн байгаа. Тэгээд юу байгаа илээ? Шинэ үгийн одоо нэг юм юунууд байгаа шүү дээ тийм ээ? Хүснэгтүүд байгаа. За тэдгээрийг та нар цээжлэх хэрэгтэй байх нь. За магадгүй юу илээ? Нэг хичээл дээр л бараг нэг 68-аас 100 гаруй одоо шинэ үгнүүд явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр тэр үгнүүд та бүхэнд бүгдөө хэрэгтэй өгтүүд ээ. Энийг нь боли энэ надад хэрэггүй, энэ миний тайп үг биш гэж юм. Ингиж ерөөсөө үгийн хооронд нь ялгаж залгаж болохгүй шүү. За тэгэхээр ерөөхдөө бүгдөө ингэ ялгарлгүй гэж бүцээжлэх хэрэгтэй. За бүх үгнүүд та бүхэнд хэрэгтэй болно. Амьдрал дээр нөгөө нэг одоо ялангуяа нэг дээр байгаа үгнүүд чи ихэвчлэн багшийн өгж байгаа үгнүүд нь ерөөхдөө нэг 1500-аас 3000 хацаа үгнүүд байгаа. За тэгэхээр та бүхэн яг өөрөө түүж аваад одоо юу гэх юм наадах хүснэгтэн дээр ч ороогүй байгаа үгнүүд нь бас байгаа. Тэгэхээр ерөөхдөө 3000 үг цээжлэх гэх юм бол бүх үгнүүдийг нь түүж авах хэрэгтэй гэсэн. Тэгжээж бид нэр левел 2 дугаар левелдээ орж ирж ийж юу вэ гэхээр тэр чинь илүү биднэрт нөгөө нэг үр бүтээл
Тэ одоо юу гэх илүү бас амархнаар сурахад ч нөлөөлнө. Хэрвээ энэ дээр та нар ганцхан 1500 гэж цээжлээд аваад орох юм бол 2 дугаар левел дээрээ жоохон түртэнэ. Ягаад гэхээр 2 дугаар левел чинь бас дахиад өчнөө өгнөд орж ирнэ гэсэн. Шинэ өгнөд бол дэлдэхгүй. Тэгэхээр ерөнхийдөө та нар 1 дугаар левел 2 дугаар левелийн шинэ өгнүүдийг өгнүүдтэй болж иж юу вэ гэхээр хүмүүстэй харилцан ярих бас ойлголцох төвшөнд ирнэ гэсэн үг. Тэгээ 3 руу орж ирж юу вэ гэхээр бид нэр их сургуулийн хичээлийг сонсох бас боломж нь үүсэж байгаа. Гэхдээ юу вэ? Онлайн хичээлүүд бол бүр аимшигтай байдаг шүү дээ. 6 дугаар левелийг авцсан хүүхэд ч гэсэн онлайн хичээл яг өөрийнхөө мэрэгжлийн онлайн хичээлийг сонсоход жоохон түртдэг. Тэгэхээр бид нар юу вэ гэхээр айгүй тийм хариуцлагатайгаар одоор бүр нь өгнүүдийг цээжилж авах шаардлагатай шүү. За харилцаагаа бошин авчирсан байна. За харилцаан дээр ерөөхдөө нэр үгэн дээр эсо тэгээд нэр үгэн дээр э2 тийм ээ. За ингээд цаг хугацааны байр шийдээс энэ хоёрын ялгааг багш нь энэ удаадаа гаргаж өгнө. За бүгдөө хамтдаа харцгаая да. 안녕하세요. 슈가 бид нар тусалж ийн гэсэн үг. За 슈가 씨 어디에 갑니까? 어디에 갑니까? 네, 안녕하세요. 네, 난살마 씨 안녕하세요. 저는 지금 도서관에 갑니다. 도서관에. 도서관에서 무엇을 합니까? 도서관에서 무엇을 합니까? 도서관에서 유일해 신문과 책을 읽습니다. гэж ярих нь тийм үү? За окей. 자, тэгсэн чинь 난살마 씨 어디에 갑니까? 어디에 갑니까? 저는 운동장에 갑니다. дасгал хэмээр байна тийм ээ? дасгал ийм гэж байна. За тэгээд 운동장에서 농구를 합니다. 오케이. 운동장 누구 땡겨 쳤어? 운동장에서 매일 갑니까? 운동장에 매일 갑니까? Энэ хоёрын аль нэг нь болж байна тийм ээ. За тэгэхээр алийн байвал илүү дээр вэ? Эс авах юм бол бид нар хойно ямар нэгэн процесс үүсгдэг тийм үү? Үйлдэл. За тэгсэн чинь энэний хойно юу вэ? Чи өдөр болгон явдаг юм уу гэж асуусан байна. Тэгэхээр би нэг юу гэж хэлэх вэ? Орон зайн цаг хугацаа зааж байна. Тэгэхээр юу вэ? 매일 гэ ороод ирсэн байгаа учраас юу вэ? 운동장에 매일 갑니까? гэх шигээр ярина гэсэн үг. За тэгвэл юу вэ? 아니요. 월요일과 юу вэ? 수요일에 갑니다. 자, 월요일과 수요일에 갑니다. нэгдэх болон 3 дахь өдөр би очдог гэж ярьж болж байгааз. За, энэ хүртэл нь ерөөхдөө багш нь бэлдсэн хичээлүүд байна. За, ингээд өнөөдрийн хичээл нь жоохон урт хичээл болсон. За, тэгэхээр хичээлүүдээ бүгдөөрийн сайн өөрийн болгоорой. Яагаад тэгэхээр шинэ өгнүүд аягүй их гарсан байгаа. Шинэ өгнүүдийн багш нь аль болох бүгдөөрийн авчираад ярихыг хичээлээ. За, тэгээд та бүхэн өөрийн болгох хөлөлдөө. Тэгээд өгүүлбэрт яаж оруулж ирдэг юм бэ? Яаж би шинэ үгтэйгээ уялдуулаад дүрмээ хооронд нь нэг болгож байгаад өгүүлбэр яаж зохиох уу гэх шийний багш нь жижигхэн ч гэсэн тийм заавруудыг нь хүргэсэн гэж найдаж байна. За ингээ бүгдээрээ дараагийн хичээл дээр хамтдаа уулзцгаая. Дараагийн хичээл дээр уулзалтаа түр баяртай.